Сүүлийн үед танд нэг л эвгүй мэдрэмж төрөөд байна уу? Яг юу нь эвгүй байгааг хэлэхэд хэцүү. Гэхдээ хуучин орчин чинь танд нэг л зохио болсон юм шиг. Хуучин таалагддаг байсан, зүгээр л өдөр тутамдаа ярьдаг байсан. Тэдгээр харилцан ярианууд нэг л хүйтэн хүндээ өмнө нь төвчдөг байсан зүйлс одоо бүр төвчхийн аргагүй, хэцүү, тохирохгүй санагддаг. Зарим хүмүүсийн дэргэд байхад дотор чин давчтаад, зарим орчинд очиход сэтгэл санаа чин ягаад ч юм нэг эндээс зүгтхийг буцаад гарахыг хүсээд байдаг. Заримдаа бүр өөрийнхөө биш, өөр хүний амьдралаар амьдарч өгөөд байгаа юм шиг тэгж санагддаг үе гарч байсан уу? Хэрвээ тийм бол өнөөдрийн энэ подкастын дугаарыг дуустал нь сонсоорой. Яагад гэвэл танд ямар нэгэн зүйл буруу болоод байгаа учраас энэ мэдрэмж төрж байгаа юм биш. Харин эсэргээрээ дотор чинь урд нь дуугүй байсан үнэн чангарч эхэлсэн. Таны хуучин дүр, хуучин амьдрал, хуучин орчин танд багтсан учраас ийм мэдрэмж төрж байж магадгүй юм. Өнөөдөр би энэ тухай илүү гүн ярих гэж бодлоо. Чи эвдэрсэн биш, чи хуучин амьдралдаа багтахаа болсон. Энэ хоёр өгүүлбэр төстөө санагдаж болох ч дотор нь томоохон ялгаа бий. Нэг нь айдас төрүүлдэг, нөгөө нь илүү утга учир тайлбар өгдөг. Нэг нь таныг өөрийгөө буруутгахад хүрдэг, нөгөө нь танд өөрийгөө арай өөр өнцгөөс харах боломж өгдөг. Би энэ сэдвийг зүгээр нэг гоё дэмзүүлхэн, урам зориг өгөх, яриа болгох зорилгоор хийгээгүй. Харин олон жилийн турш манифест, дотоод өөрчлөлт, сэтгэл зүйн хэмнэл, identity shift буюу дүрийн шилжилт, сүнслэг хөгжлийн тухай судалж, өөр дээрээч амьдрал дээрч туршиж ажиглаж ирсэн хүний хувьд нилээд ноттойгоор гүнзгийгээр ярихыг хүсэж байна. Олон хүн амьдралд нэг л юм эвгүй болоход өөрийгөө би болохгүй байна. Надад ямар нэгэн зүйлс алдаатай болчихлоо, би эвдэрчихлээ гэж боддог. Олон хүн хуучин орчноо зохио болгоод өөрийгөө тогтворгүй болчихлоо гэж янз бүрийн сэтгэл санааны асуудал руу үүнийгээ чигтдэг. Олон хүн дотор нь илүү ихийг хүсэх дуу хоолой чангарч эхлэхэд би яагаад ийм болчих вэ гэж бүр айдаг. Гэтэл заримдаа энэ бүхэн та болохгүй дээ биш. Таны амьдрал уруудаж байгаагийн шинж биш байдаг. Харин энэ нь өсөж байгаагийн шинж байж болдог. Яагаад амьдрал гинэд нэг л эвгүй санагдаж эхэлдэг вэ? Энэ хэсгийг их сайн анхааралтай сонсож ойлгоосой гэж хүсэж байна. Амьдрал гинэд нэг л эвгүй санагдаж эхлэхэд бид шууд гадаад нөхцлөө шалгадаг. Ажил дээр ямар нэгэн зүйл болохгүй байна уу? Хүмүүсийн буруугаас болсон уу? Миний одоо амьдарч байгаа нийгэм, эдийн засаг асуудалтай юу? Янз бүрийн харилцааны буруу асуудал байна уу? Би ер нь буруу зам дээрээ яваад байна уу? Гэх мэтэр. Мэдээж тэр бүхэн шалтгааллах хүчин зүйл нөхцөл ээж болно. Тодорхой үнний хувь байж болно. Гэхдээ заримдаа эвгүй мэдрэмжийн гол шалтгаан нь гадна биш, дотор байдаг. Дотор чинь урд нь чимээгүй байсан нэг хэсэг одоо цаашид чимээгүй байхаа болдог. Жишээ нь танд өмнө нь хэвийн санагддаг байсан ярианууд одоо таныг ядраадаг болсон байж магадгүй. Ховжив, жижиг өрсөлдөөн, атаархал, хиймэл, тэм дүр эсгэлт одоо өөрийгөө сайн байгаа гэдгээ батлан харуулах гэж хичээсэн тийм яриануудыг бид нар нийгмийн амьдрал дээр маш их хийдэг штэ. Тэгэл одоо тоглоом шоглоом хийж одоо маазрах гэж ярьдаг те. Тэгээд бас өөрийгөө мундаг сүрхийн хүн гэдгээ харуулах, гайхуулах тийм хандлага, хит материаллык бахархал эсвэл бас санаа уралдуулж маш их тийм шүүмжлэл гаргалгаа нийгмийн сэдвүүдийг хөндөж их ярьдаг. Энэ бүхэн нь урд нь за яг тэ угаасаа л хүмүүс ингэж л ярьдаг штэ. Бид нэр ажил дээр нийгмийн харилцаанд орохороо ийм л юм ярихгүй өөр яах юм гээд өнгөрдөг байсан бол
яг одоогийн байдлаар эдгээр зүйл нь ягаад ч юм дотор чин хүнд орхидог. Ярмааргүй, дэмжмээргүй, өөгшүүлмээргүй санагддаг. Өөр нэг жишээ. Өмнө нь та өөрийгөө байнга ер нь дунджаар бодож явдаг байсан байж болно. Ер нь нормал те бүх юмд ингээд хэвийн харагдъя. Бүхэнд ер нь ингээд таалагдах хуйцаар бие авч явъя. Хүмүүсийн хүлээлтэнд таарах хүн болж харагдъя. За тэгээд айгүйх ингээ өөрийгөө тайлбарлаж, хит их зөвшөөрөл хайж, тэгээд альва юм дээр маш их хүлээцтэй ханддаг, твчдэг төрлийн ер нь тийм л хандлагыг өдөр тутамдаа гаргаж явдаг. Гэтэл одоо яг тэр амьдралаа үргэлжлүүлэх гэсэн чинь дотор чинь маш их юм ядралт мэдрэгдээд тэгээд энэ бүхэн ер нь ямар хэрэгтэй гэж би яагаад ингэх ёстой ингэх мэтэр өөртөө хүртэл хачин санагдаж эхэлдэг. За иймэрхүү ингээд ийм дотоод зөрчил мэдрэмжүүд гараад ирэхлэнгүүд олон хүмүүс нэг алдаа гаргадаг. Өөрийгөө би ч ер нь их төвхтэй хүн болчихжээ, учир нь олдохгүй. Би ер нь өмнөх шигээ хэвийн нормал ингийн амархан байхаа болчихжээ. Би ер нь юундаа ингэж бүх юмд игүүрхдэг болчихвоо гэх зэргээр би асуудалтай хүн юм да гэж оншилдог. Үнэн дээр танд ямар нэгэн буруу зүйл болоод байгаа юм биш. Харин таны доторх хэмжээс өөрчлөгдөж байгаа учраас хуучин орон зай чинь танд багтаж эхэлж байна. Хүн өсөх үед үргэлж гоё мэдрэмжтэй байдаггүй. Зарим өсөлт эхэндээ эвгүй мэдрэгддэг. Зарим тэлэлт эхэндээ давчуу мэдрэгддэг. Зарим сэрэлт эхэндээ төөрөлдсөн мэт санагддаг. Яагад гэвэл шин үнэн рүү ойртох тусам хуучин амьдрал улам зохихоо болж эхэлдэг. Хуучин амьдралд багтахаа болсон гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ өгүүлбэрийг нэг тийм гоё романтик, хийсвэр, гоё сонсогдох гэж битгий ойлгоорой. Энэ бол маш бодит зүйл. Энэ нь таны өмнө хүлээн зөвшөөрч байсан зүйлс одоо хүнд санагдаж байна гэсэн үг. Хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. Таны өмнө нь өөрийгөө багтааж байсан хайрцаг одоо маш бариу болсон. Тэр хайрцагын дотор та ингээд чихэлтэй байна гэсэн үг. Таны өмнө нь твчдэг байсан дүр би ийм л байх ёстой, ийм л хүн байж амьдрах нь зөв штэй гэж боддог байсан тэр дүр чинь одоо таны сүнс, таны бие, таны үн цэнтэй нийцгээ болж байна гэсэн үг. Жишээгээр тайлбарлавал илүү амархан ойлгогдох байх. Та өмнө нь зүгээр л амьдрал ингэж л явдаг гэж боддог байсан байж болно. Ажилдаа явна. За тэгээд ажилдаа өчнөө цаг ажиллаа, төгжөрч гэртээ харна, ядарна, амралтын өдрөө хүлээн. Дараа нь энэ циклд автагдана. Тэгээ өөр ч явахтай бид нар ч ингээ хоолоо олж идэхийн тулд мөнгө олно, ажилдаа явна. Өөр сонголт байх ба штэ. Гэтэл сүүлийн үед энэ химнэл дотор чин харин ч ямар ч амьдрал байхгүй мэт. Нэг тийм сүнсгүйч гэх юм уу те, амин сүнс нь байхгүй юм шиг санагдаж эхэлсэн байж болно. Эсвэл өөр жишээ, та өмнө нь зарим хүмүүстэй байхаараа өөрийгөө их багасгадаг байсан. Илүү ухаантай, илүү гүн, илүү өөрийнхөөрөө бодож байгаагаа дуугүйхэн нууж, тухайн хүрээлэлдээ тааруулж, жижигрүүлдэг байсан байж болно. Гэтэл одоо тэгэх тусам өөрөөсөө ураад байгаа юм шиг санагдаж эхэлсэн байна. Эсвэл та өмнө нь нэг л өдөр өөрчлөгдөн гэж бодоод өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдлөө түр азнаад яваад байсан байх. Гэтэл одоо тэрийг хүлээлгээ даацнах бүртээ дотроо улам хоосорж, улам бухимдаж, улам тайлбарлахад хэцүү нэг дарамт мэдэрдэг болсон.
эдгээр шинжүүд нь энэ жишээнүүд нь хэрвээ магадгүй танд таарч ивэл таны дотор нэг шин өөр хүн төрж байгаагийн шинж юм. Өөр хүн гэж хэлэхдээ би ямар нэгэн дүр гаднаа өөр харагдах төдий хувилбар ярьж байгаа хэрэг биш. Харин таны илүү үнэн, илүү цэгцтэй, илүү хүчтэй, ухамсартай хувилбар аажмаар ил гарахыг хүсэж эхэлж байгааг хэлж байгаа юм. Хүн манифестийн төвшөнд өөр амьдралыг өөртөө татахын тулд эхлээд хуучин өөрийн хувилбар одоогийн өөртчим багтсан байх хэрэгтэй болдог. Хэрвээ танд хуучин амьдрал чинь дэндүү тухтай, дэндүү төгс төгөлдөр яг таарсан зүв санагцаар байвал шинэ тэр хувилбар руу, шинэ амьдрал руу шилжих хэрэгцээ огт төрөхгүй. Тиймээс эвгүй мэдрэмж гэдэг нь заримдаа ингээд болохоо байлаа да юм сүрх гээд байна гэсэн дохио биш. Та энэ байдлаасаа яаралтай шилжих хэрэгтэй байна гэсэн дохио юм. Дотоод дуу хоолой яагаад чангарч эхэлдэг вэ? Одоо өнөөдрийн сэдвийн хамгийн гол яриа руу орох гэж байна. Дотоод дуу хоолой чангарч эхэлсэн үед амьдрал яагаад эвгүй болдог вэ? Яагаад гэвэл таны доторх үнэн ба таны одоо амьдарч байгаа амьдралын хоорондын зөрүү тодорч эхэлдэг. Олон хүн өөрийнхөө үнэнтэй зөрж амьдарч болно. Өөрийнхөө жинхэнэ хүслээсээ зөрсөн, сүнснийхэн чиглэлээс зөрсөн, өөрийнхөө биеийн хэрэгцээнээс зөрсөн, өөрийнхөө авьяас мэдрэмж, бэлэг ухаантай зөрж амьдарч байсан байх. Эхэндээ хүмүүсийн зөрүүг анзаарахгүй. Ягаад гэвэл одоогийн хэв маягчин нөгөө нормал нийгэмд бол айгүй хэвийн зөв аятайхан амьдарч ингэж үзэгдэж байгаа учраас гэтэл яг тэр үннийг бол дотроо зөрүүлээд яваад байна шүү дээ. Тэгээ нэгэн тал тэр чинь үний эмчин нөгөө даравч далтай байна гэдэг шиг цухалзаад л байна. Үе хаяа мэдрэгдэнэ. Тэгж явсаар байгаад яг тодорхой нэг үеэс эхлээд анзаарахгүй байхын аргагүй болдог. Тэр үед дотоод дуу хоолой чангардаг. Энэ орчин минийх биш ээ. Энэ яриа намайг ерөөсөө тэжээхгүй, тэтгэхгүй байна. Би үүнээс илүү амьдрал хүсэж байна. Энэ харилцаанууд намайг ерөөсөө тэлэхгүй, өсгөхгүй байна. Би дахиж өөрийгөө ингэж дарж амьдрахгүй. Би өөрийнхөөрөө үннээрээ харагдах ёстой. Би өөрийнхөө гэрэл рүү алхах ёстой. Энэ л дотоод дуу хоолойг хүмүүс зүн бэлэг, дотоод мэдрэмж, зүрхний үнэн, сүнсний дуудлага зэргээр янз бүрээр нэрлэж хүлээж авдаг. Юу гэж нэрлэж ойлгох нь чухал биш. Гол нь тэр дуу хоолой таны доторх хамгийн үнэн хэсгээс гарч ирдэг. Гэтэл тэр дуу хоолой чангарч эхлэхэд амьдрал яагаад эвгүй болоод байгаа юм бэ? Яагаад гэвэл та тэр дуу хоолойг сонссон хэрнээ буцаад сонссон ч сонсоогүй юм шиг мдээгүй хүн шиг амьдрах боломжгүй болдог. Нэг удаа үннээ сонсчихсан хүн дахиж хуучин худал тайванд амархан амьдарч чаддгүй. Нэг удаа өөрийнхөө жинхэнэ хүсэл юу вэ гэдгийг мэдэрчихсэн хүн дахиж зүгээр л бусдын хүлээлтээр урсахад дотроо улам бухимддаг. Нэг л удаа би өөрөөр амьдарч чадна гэдгээ мэдэрчихсэн хүн хуучин хിവэр үлдэх тусам улам эвгөөрхдөг. Нэг тайлбарлахад хэцүү тэр мэдрэмжийг л би ерөөсөө эвгүүддэг, эвгөөрхдөг гэд тайлбарлаад нэрлээд яваад байгаа. Тэгэхээр дотоод дуу хоолой чангарч эхэлсэн үед хуучин амьдрал давчуу санагдана. Зарим хүмүүсийн дэргэд дотроо хумигдаж эхэлж байгаагаа мэдэрдэг.
Хуучин амар чухал гэж бодогдчихсэн зорилгууд хүртэл одоо сонирхолгүй болж ирдэг. Дотор ч тайлбарлахад хэцүүж яах аргагүй үл тоомсорлохын аргагүй нэг тийм хөдөлгөөн өөрчлөлт бий болдог. Энэ бол их чухал үе. Энэ үед өөрийгөө эвдэрсэн асуудалтай хүн гэж буруу ойлговол хүн буцаад хуучин хайрцаг руугаа орох гэж оролддог. Би буруудаад байгаа юм бэ? Зам далилаа буцаад үндсэн зам руугаа ороорой гэд өөрийгөө хүчээр нөгөө хим маяг руугаа чихэж эхэлнэ. Тэгэж буруу ойлгохын оронд харин үүнийг өсөлт, сэрэлт, шилжилтийн үе гэж ойлговол та бид нар шинэ identity буюу дүрлүүгээ боддоор шилжиж эхэлдэг. Manifest ба identity shift хоёр салангат сэдв биш. Олон хүн manifest-ийг хүссэн зүйлээ татах техник гэж ойлгодог. Мэдээж тийм тал бол угаасаа байгаа. Гэхдээ manifest-ийн хамгийн хүчтэй суурь нь identity буюу та өөрийгөө дотроо хэн гэж харж байгаа зураг. Та шинэ амьдрал хүсэж байж болно. Гэхдээ дотроо хуучин хүнээрээ үлдвэл шинэ амьдрал тань дээр ирээд тогтохгүй. Жишээ нь та илүү илбэг баян, илүү тэлсэн амьдрал хүсэж байлаа. Гэхдээ дотроо өөрийгөө байнга бага хэмжээтэй, дутагдaltaй, энэ надад арай зохихгүй, арай ахтана. Надад ч энэ арай томдон доо гэж хардаг бол орж ирсэн боломж бүр дээр ухарна. Та илүү гоё эрүүл харилцаа, хүндлэлтэй хайр хүсэж байж болно. Гэхдээ дотроо хүмүүс намайг орхидог доо. Би ийм жаргалтай хайрыг хүртэх хүн арай биш охоо. Миний хайрын харилцаа тийм ч удаан үргэлжилж чаддгүй гэсэн хуучин тийм зураглалтай хിവэр байвал танаас гарах сонголт, хариу үйлдэл, альва хүчин зүйлүүд нь бүгд тэр хуучин зураглалтай л нийцэж эхэлдэг. Та өөрийн гоё дуу хоолой нийгэмд хүргэх мессежээрээ шинэ орлого бүтээ, өөрийн авьяас чадвараар ажиллая гэж хүсэж байж болно. Гэхдээ дотроо би хүмүүст таалагддаг хүн биш. Би ийм зүйл хийдэг, нөлөөлөлтэй хүмүүсийн нэг биш. Магадгүй би арай оройтсан байх. Надаас хэн л юм авав гэжтэй гих зэргээр өөрийгөө доош нь хийдэг, голдог ийм identityтэй байвал manifesting яриа зөвхөн хүсэл дээрээ л үлдээд өнгөрнө. Өөрөөр хэлбэл хүсэл биелэхгүй байна гэсэн үг. Биелэх боломж таталцал үүссэн ч гэсэн та тэрэнд итгэж өгөхгүй, тэрийг өөртөө шингээж чадахгүй би ийм хүн биш штэ гэсээр буцаач чинь гэсэн үг. Тэгэхээр бид нар яг одоо гоё дотроо бодож мөрөөдөж яваа. Тэр шинэ амьдралыг хүсэж байгаа бол шинэ identity рүү шилжгээс өөр аргагүй. Энэ нь худлаа дүр эсгэх тухай хэлээд байгаа юм биш. Өөрийн илүү үнэн хувилбартай нийцэж эхлэх тухай юм. Manifest гэдэг нь би юу хүсэж байна гэдэг асуултаас гадна би хэн болоход бэлэн байна гэдэг асуултанд хариулах ёстой юм. Identity шилжилт хийхэд шаардлагатай болсон хүнд ямар шинжүүд илэрдэг вэ? Одоо энэ бүхнийг арай амьдралд ойрхон танигдах шинжүүдээр нь ярьж өгье. Хэрвээ та хуучин амьдралдаа багтгаа болсон, дотоод дуу хоолойтой нь чангарч эхэлсэн бол ихэвчлэн дараах шинжүүд илэрдэг. Нэгдүгээрт хуучин ярианууд таныг ядраадаг болно. Өмнө нь сонирхоод сонсоод сууж чаддаг байсан зүйлс нэг л хоосон, нэг л давчуу санагдаж эхэлнэ. Хоёрдугаарт зарим хүрээллийн дунд өөрийгөө жижигрүүлэхэд улам хэцүү болно. Урд нь таарч тохируулаад явдаг байсан дүр, инээмсэглээд өнгөрдөг байсан зүйл одоо доторч нь хүнд санагддаг. Гуравдугаарт
ганцаараа байх хүсэл нэмэгдэж болно. Энэ нь заавал сэтгэл готрол танд тохиолдоод байна гэсэн үг биш. Заримдаа дотоод цэгцрэл хэрэгтэй үед хүн дуу чимээ багтай ганцаараа байх орон зайг хүсдэг. Дөрөвдүгээрт ямар нэгэн том өөрчлөлт хийхгүй бол болохгүй байгаа юм шиг мэдрэмж хүчтэй төрнө. Гэхдээ яг юунаас эхлэхээ мэдэхгүй байж болно. Энэ нь хэвийн зүйл. Тавдугаарт зүгэн совин буюу дотроос ирэх мэдрэмж улам хурцлана. Хинтээ байхад амар, хинтээ байхад хүнд байна. Ямар контент танд яг юм сэтгэлийн тэжээл өгч байгаа юм шиг санагдаж байна. Нөгөө талаар ямар контент таныг дотроос ч хоосолж зовоож байна гэдг нь илүү тод мэдрэгдэж эхэлнэ. 6-дугаарт хуучин зорилгууд хүртэл зохио болж болно. Өмнө нь гой санагддаг байсан зүйлс одоо эн чин яг миний жинхэнэ хүсэл биш байжээ гэж ойлгогдож эхэлнэ. Гэх мэт эдгээр шинжүүдийг олон хүн буруу ойлгодог, айж хүлээж авдаг. Гэтэл энэ нь ихэнхдээ дотоод сэрэлтийн үеийн шинж тэмдгүүд байдаг. Сүнслэг өсөлт заримдаа маш гоё, тайван, гэгээлэг байхаас илүү ихэндээ эмх цэгцгүй мэдрэгддэг. Учир нь хуучин давхаргууд салж, шин үнэн ил гарч эхэлж байдаг. Тэгвэл энэ үед яах хэрэгтэй вэ? Хэрвээ та яг ийм үедээ явж байгаа бол юу хийх хэрэгтэй талаар сануулъя. Юуны өмнө сандраад хуучин дүрлүүгээ битгий ор. Олон хүн эвгүй мэдрэмж төрхөөрөө шууд буцаад танил зүйл рүүгээ гүйдэг. Тэгээ тэр танил зүйл нь нөгөө л хуучин харилцаа, хуучин орчин, хуучин тайлбар шалтгаанууд, хуучин өөрийгөө багасгасан дүр. Яагаад буцдгийг гэхээр танил зүйл маань биднэрт аюулгүй мэдрэмж төрүүлдэг. Тэглээгээд танил зүйлүүд нь зөв гэсэн үг биш. Дараа нь дотроо юу үнэн болоод байгааг бичиж цаасан дээр буулга. Бодогдоод байгаа зүйлсээ тэмдэглээд үз. Ямар хүмүүс танд онцгой, хүнд, тавгүй санагдаж эхэлсэн бэ? Ямар орчин таныг жижигрүүлээд хомж байгаа юм шиг мэдрэгддэг вэ? Ямар хүсэл удаан хугацаанд дахин өөр ирэхгүй дотроос цухалзаж гарч ирээд байна вэ? Дараа нь өөрийнхөө хуучин identity дүрээ боддоор ажигла. Та өөрийгөө одоо хүртэл яг ямар үгээр тодорхойлж ирсэн байна вэ? Одоо нөгөө би байн гоцордог, би байн гацгууддаг, би юмны хойно үлддэг, би үнэлэгддэггүй, намайг хүмүүс сонсож тоож хардггүй ч гэдэг ч юм уу. Нөгөө би ийм хүн гэд нэг тайлбарууд байна да. Тэдгээр зүйлс мэн л тэр таны дүр болж бичээд байна гэсэн үг. Тэгэхээр ямар үгсийг та өөрөөтөө дотроо хэлээд байгаа юм? Тэдгээрийгээ бас шаардлагатай бол бичээд үз. Тэгээд ийм үгс таны дотор байнга дахин давтагдж байгаа бол хүсэж байгаа шин дүр чинь таны амьдралд гарч ирэх орон зай байхгүй, багтахгүй болоод байна гэсэн үг. Тэгээд дараа нь өөрийгөө тэлдэг орчин руу зориуд ойртох хэрэгтэй. Заримдаа энийг нөгөө тухтаа бүснээсээ гар гэдэг штеп. Тэгээ зүгээр гарах биш, өөрийн чинь тэлдэг хэрэгтэй тийм орчинд орох хэрэгтэй. Зөв хүмүүс, зөв яриа, зөв агуулга, зөв дадал. Тантай олон талаараа нийгцэх тийм орчин гэдэг маш чухал. Та өөрийгөө тэлэх гэж байна, өсөлт хийх гэж байна гэдэг чинь тодорхой боллоо. Тэгвэл тэр өсөлтийг ганцаараа хийж мэдээж болно. Гэхдээ зөв орчинд орох юм бол энэ нь хамаагүй хөнгөн, хамаагүй хурдан явагддаг. Сүүлд нь хэлэх зөвлөмж бол өөрийн дуу хоолойгоо битгий буцааж дар. Та юуг үнэн гэж мэдэрч байна вэ гэдгээ илтгэрч гэсэн өөртөө зөвшөөр. Өөрийгөө хүлээн авах, өөртөөгөө нийцэх гэдэг бол хамгийн чухал алхам.
Сүнслэг өсөлт яагаад ихэндээ тайван биш байдаг вэ? Төрөөхөн дурдаад өнгөрсөн сүнслэг өсөлт гээд. За тэгээд энэ нэг дотроос ч гарч ирээд байгаа дуу хоолой тэр нэг үнэн гээд байгаа зүйл минь таны сүнсний өсөлтийг хилээд байгаа юм. Та энэ нэр томьёо ойлголтыг өөр газар өөр хаа нэгтээ зөндөө сонсч исэн байх. Тэгээд одоо бол би бас контент дээрээ энийг зайлшгүй хэлэх шаардлагатай болсон. Ягаад гэвэл үнэн тодорхойлт нь сүнсний өсөлт. Spiritual growth гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл сүнслэг өсөлтийг хүмүүс ихэвчлэн гоё тийм тайван гэгээлэг хайр дүүрэн зураглалтайгаар төсөөлж боддог. Нэг тийм гоё агуу те бурханлаг хүчин ингээд дотроос нь төрөөд бүх юм сайхан болох юм шиг. Яг уу тийм үе бол байдаг. Гэхдээ тэр лөө орохын өмнө ихэвчлэн дотор чинь задрал, эргэлзээ, таарамжгүй мэдрэмж, ямар нэгэн салалт, хуучин зүйлсийн уналт ирдэг. Өсөлт гэхээр нэг гоё өсөн дэвжээд баяжаад нэмэгдэх тухай шууд утгаар нь тэгэж ойлгож болохгүй. Өсгийн тулд эхлээд хасах хэрэгтэй байдаг. Тохирохгүй зүйлсээсээ сална, таныг жижиг байлгаж байсан бүтэц суларч унана, таныг унтуулж байсан, дарж байсан харилцаа танаас холдож эхэлнэ, таныг дуугүй байлгаж байсан орчин нэг л биш санагдаж эхэлнэ. Тэгэхээр эндээс нэг тийм гүн ухаан төрж байна. Өөрийн үнэн рүү ойртох тусам худал амьдрал тэсхийн аргагүй болдог. Энэ өгүүлбэрийг сайн тогтоогоод гүнзгий мэдрээд аваарай. Өөрийн үнэн рүү ойртох тусам худал амьдрал тэсхийн аргагүй болдог. Тэгэхээр яг ийм л үндсэн шалтгаанаар олон хүний амьдрал нэг л эвгүй, нэг л бишээ болдог. Тэгэхээр одоо ингээд яг ойлгоход харах юм бол таны амьдрал эвдэрч байгаа юм биш. Бид нар өөрсдийнхөө үнэн рүү ойртож байгаа учраас худал, хуучин, хоосон зүйлсээ цааш твчгээ болж байгаа юм. Яагаад би одоо энэ сэдвийг илүү тод ярьж эхэлж байна вэ? Шалтгааныг нь мэдээж би өөртөөгөө холбож тайлбарлаж хэлмээр байна. Сүүлийн үед би нөгөө Patreon гэдэг community үүсгэсэн байгаа тий. Тэр дотроо сүнслэг хөгжил, сүнсний сэрэлт, manifesting илүү гүн ойлголт давхаргуудын тухай ярьж эхэлсэн. Яагаад тэгэхээр үнийг ярих нь миний өөрийн бас дотоод үнэн сүнслэг өсөлт байхгүй юу? Тэгээд энэ сүнсний мэн дотоод мэдрэмж улам хүчтэй болоод одоо хуваалцах цаг нь болсон гэж мэдрээд тэгээд ерөөхдөө илэрхийлээд эхэлсэн. Илэрхийлэх нь зөв санагдаж байгаа. Урд нь би зарим сэдвүүдийг илүү зөвлөм, илүү хязгаартай хэлдэг, ярьдаг байсан. Тэгээд тэр нь бол тухайн үедээ нөгөө зөв гэж бодож байгаа хэмжээндээ л ярьж байгаа минь тэр. Харин одоо угаасаа юмс үргэлж нэг байрандаа байхгүй те. Би ч бас өсөж, хөгжиж, хувьсан, өөрчлөгдөж, шилжиж байгаа юм. Тэгээ миний энэ шилжилтийн цаг хугацааны яг одоо үеийн би энэ сэдвүүдийг сүнсний өсөлтийн талаар илүү тод үнэн гүн гүнзгий ярих цаг ирсэн. Манифест хий гэхээр зөвхөн гоё амьдрын мөрөөдлөө биелүүлэе гэсэн тухай биш. Үүний цаана өөрийн үнэн рүү ойртох тухай, шинэ identity рүү шилжих тухай, сүнсний сэрэлтээр дамжин хуучин амьдралаасаа өөрийгөө тэлж томруулах тухай, дотроо дуугүй байсан хадгалж явсан тэр үннээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх тухай эдгээр ойлголтууд багтаж явдаг. Би ихэндээ өөрөө сайн эзэмшээд өөрөө өөрийнхөө гайхалтай баталгаа болж харуулад эсвэл үүний нэг арт нь гараад дараа нь яридаа гэж бодоод хойшлуулад яваад байсан юм шиг санагдсан. Гэтэл энэ маань тийм арт нь гарчдаг тий 2-3 жил судлаад за
сертификат зэрэгээ аваарай ч юм уу. Тийм мэдлэг боловсрал биш. Илүү том агуу сэдв байгаад байгаа. Тэгээд тэр агуу сэдвийг нөгөө сурч барна гэж явж байхын оронд сурсан зүйлсээ тэр даруй дамжуулах хэрэгтэй юм байна. Хуваалцах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ мэдлэг мэдээлэл ч гэсэн сүүлийн үед олон улс даяар маш хүчтэй дийлгэрч олон хүмүүс бас гой өөрийнхөө хувилбараар дамжуулж хуваалцж байна. Тэгээ тэр бүхнээс ингээд ажиглалт хийж олзуурхаж олж авсан өөртөө эзэмшсэн хураасан дээр мэдлэг мэдээллүүдээ чадхынхаа хэрээр илэн далангуун үннээр нь ярих хэрэгтэй байна. Тэгээд тэсгүй Patreon дотор лайв подкастууд хийж эхэлж байгаа. Тэгээд зарим гишүүдэд маань яг энэ нь тохироод таарад маш их дэмжиж байгаа. Тэгээд чадхынхаа хэрээр 7 хоног болгон эсвэл ойрхон лайв бичлэгээр байгаагаараа үннээрээ мэдж байгаа зүйлээ гой буулгаад хуваалцаад яа гэж шийдсэн байгаа. Тэгээд нөгөө хэлбэр илүү одоо гой ганган аятайхан байх нь чухал биш. Агуулгал илүү үнцэнтэй. Тэгэхээр агуулгаал гарах дээр төвлөрий гэдэг рүү би өөрийгөө бас шилжүүлсэн. Өмнө нь юмыг заавал нэг юм perfectionist жоохон зантай. Заавал нэг юм чанартай зөв стандартын хэм хэмжээнд нь хүрэх гээд хичээгээд тэрнээсээ болоод амир нөгөө burn out хийх, өөрийгөө ядраах, тэг хамаг энерги барах тийм ажлууд дээр өөрийгөө одоо уйдаг байжээ. Одоо тэр нь сонирм бишээ. Лайв дээр миний яриаг сонсгол чухал болохоос тэр лайв бичлэг энэ гой өнгө үзэмжтэй байна уу? Гой эдит хийж зассан байна уу? Тэ одоо юу гэдэг олон хүнд таалагдах гой үзэмжтэй байна уу гэдг нь сонирм биш юм байна. Тэгээ та бас ийм зүйлийг чухалчилдаг бол танд тохирч магадгүй. Тэгээд илүү нөгөө дотн хүрээлэл буюу гишүүнчлэлтийн хаалттай орон зайдаа ярих нь надад тухтай байдаг, аюулгүй байдаг. Тэгээд зөв хүмүүстэй хүрч чадж байгаагийн илрэл байдаг. Зөвхөн нийтэд нээлттэй ингээд ярихаар зөв хүмүүстэй онохгүй байхгүй юу? Зөв хүмүүс гэдэг маань өөрсдөө мэдрээд, өөрсдөө намайг таниад, таталцаад ижил давтамжинд ингээ хэлбэлзээд ороод ирэхийг хэлж байгаа. Тэгээ зөв хүмүүс орж ирнэ гэдгийг би мэддэг учраас бүхэнд таалагдах гэж хичээдгүй. Харьцангуй тайван байдаг. Тэгээд миний боддог, миний татлахыг хүсэж байгаа зөв хүмүүсийн нэг нь яг одоо үнийг сонсож байгаа та бол Patreon community-гийн гишүүн болоод ороод ирээрээ. Тэгээд тэр дотор мэдээж үндсэн манифестийн хичээл сэдвүүд бол аль хэдийн хийгдсэн, хадгалагдсан байгаа. За тэгээ сүүлийн үед бол квант тусралтын тухай хичээл мастер класс оруулсан байна. За тэгээ манифестыг дэмжих давтамжаа дээшлүүлэх арга хэрэгслүүд бэлэн байгаа. Сайт аргыг бас мастер класс болгож оруулахаар бэлдсэн байгаа. Тун удахгүй нийтлэгдэнэ. Тэгэхээр манифестийн бэлэн арга техникүүдийг бол бүгдийг нь зааж байгаа. Түүнээс цаашлаад энэ манифест хэрэгжээд байгаа тэр энергийн ертөнц, квант ертөнц гэж яг юу юм? Тэр ертөнц дээрх бид нэр хин юм? Тэгээ бид нэр одоо энэ махан биенээсээ цаашлаад сүнслэг оршихуй тэр сүнс нь хөгжиж өсөж болдго юм бол хэрхэн түүнийг хийх үү гэдэг талаар илүү гайхдаг, нээлттэй ярьдаггүй, тэгсийгээд өөрөөхөө зогсоодог байсан тэр сэдвүүдийг одоо байрч авъя. За тэгээд зүгээр л гоё урам зориг аваад ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжээс илүү юуг, яагаад, яг яаж гэдэг тодорхой асуултуудад хариу авах зорилгоор Patreon-ыг сонгоорой гэж хэлмээр байна. За тэгээд ингээ сонгоорой гэл янгууд нөгөө тэгээ орыг бүртгүүлээ дансаа гэд ундаг. Тэр маань юм тустай юм сошиал медиа платформ баггүй. Тэгээд бид нар Facebook хаягтай олгоод, Instagram хаягтай олгоод ингээд анхандаа нэг юм бүртгэлийн процессыг заавал хийдэгтэй мэдээлэл оруулаад яг л тэрэн шиг шинэ аккаунт буюу бүртгэл үүсгээд ордог байгаа. Тэгээд төлбөр маань 1 сарын гишүүнжил нь 39,000 төгрөг буюу тэр гадаадын валютаар тохируулдаг учраас 11 Америк доллар байгаа. 11 доллар гэсэн үг. Тэгэхээр та бүртгүүлээд энэ 11 долларын төлбөрөө төлжиж ордог юм аа. Тэгээд өөртөө хэрэгтэй мэдээлэл үнцийг авах байгаа бэжж яг энэ нэг бүртгүүлэх орох ажилдаа жоохон анхаарлаа хандуулад үйлдэл хийгээсэй гэж хүсмээр байна. Тийм анхааралгүйгээсээ болоод юм буруу ойлгоод байгаа хүмүүс илүү түгээмэл
тааралдаад байгаа байхгүй юу? За та анх орохдоо л нэг удаа л бүртгэлээ хийн. Аккаунтаа үүсгэн төлбөрөө төлнө. Дараа нь дахиж ийм бүртгэлийн үйл ажиллагаатай зууралдах ямар шаардлагагүй. Тэгээд нэгэнт бүртгэлтэй олцсон бол компьютероор орж болно. Гар утсан дээр Patreon гэдэг аппликейшнийг татаад гар утсан дээр нэвтэрч ороод ашиглаад явна. Тэгэхээр энэ бол тийм харин шин ойлгомжгүй тэр цоошин зүйл биш. Яг нөгөө $11 картынхаа мэдээллийг оруулаад төлбөрөө төлөөрэй гэдэг дээр нь олон хүмүүс гацаад ах шиг байна. Тэгээ олон улсын төлбөр хийх чинь одоо нэг тийм шин зүйл биш шүү дээ. Тэгэл бүр цоо шинээр юм шин нээлт хийж байгаа юм шиг хүндрүүлж бодоод ах ямар шаардлагагүй. Одоо бүгднгийнхэн төлбөр чинь интернет банкн дээр оршиж штэ. Тэгэл хаан банк ч юм уу худалдаа хөгжлийн банкныхаа аппликейшн руу ороод картын мэдээллийг хараад шаардлагатай бол карт байхгүй бол одоо виртуал карт үүсгэж чамаагүй хэрэгжүүлж болж байна. Тэгээд картын дугаараа кодоо хийгээл оруулна. Хамгийн гол нь олон улсын гүйлгээний эрхийг нь нээх тохиргоон дээр зөвшөөрөх хэрэгтэй. Тэрнээс заавал шинэ карт нээх ёстой, тэр нь долларын данс байх ёстой ч юм уу. Тийм хүндрүүлж ойлгох ямар ч шаардлагагүй. Тэгээд цаашдаа бид нар ч энэ олон улс даяарчлал тэ сошиал медиагийн 90 үе хэл хязгааргүй болж байхад зөвхөн миний community биш та өөр дараагийн гоё юм мэдээлэл сургалт авахын тулд ийм олон улсын гүйлгээ хийж худалдаа авалтууд хийх дадал гэх юм уу энд танил олох хэрэгтэй, дасах хэрэгтэй. Тэг мэдгүй бол мэдээд авъя гэж бод. Мэддэг бол залхуурлахгүй үйлдэлээ хийгээрэй. За тэг ажиглаад байхад гадаад байгаа хүмүүс маань энд аль хэдийн дасал болсон учраас нэг их төвгүй хурдан шийдээд ороод байх шиг санагдсан. За тэгээд энэ тайлбарыг хэлэх зайлшгүй шаардлагатай байлаа. Ягаад гэвэл өдөр тутамдаа яаж орох вэ? Мэдээлэл авъя. Бүртгүүлэх гэсэн чинь ингээд энэ карт байхгүй, төлбөр байхгүй, дансаар шилжүүлье гэдэг ингээд нөгөө л хуучин хэм маягнда буцгаад байгаа байхгүй юу? Өөртөө тухтай зүйлэр хийх гээд. Тэр шин зүйл чи эхэндээ тухгүй юм шиг боловч сураал авах юм бол таныг тэлж байгаа хэрэг шүү дээ. За ингээд энэ хүрээд подкастаа дуусгая. Хэтэрхий их олон тайлбар хэлчихлээ. Ямар ч байсан санаа маань жижигхэн одоо юм технологийн саадаар өөрийгөө дахиж битгий хойшлуул гол зорилгон дээрээ төвлөр, гол хүсэл дээрээ төвлөр. Тэгээд тэр хүслийг чинь одоо нэг иймэрхүү картын төлбөр гэдэг ч юм уу, дараа гэдэг ч юм уу, тохиромжтой цаг ирэхээр гэдэг тэм жижиг шалтгаанууд хойшлуулах ёсгүй юм. За тэгээд өнөөдрийн ярианаас нэг зүйлийг аваад үлдээрээ. Танд ямар нэгэн зүйл буруу болоод та нэг тийм гаж алдаатай те эвдэрхий хүн болохоор амьдрал чинь одоо нэг болохоо байгаад байгаа гэсэн үг биш байх нь. Харин ч дотор чинь урд нь багтаж явсан тэрүүхэн тэр нэг хэмжээ одоо танд багтаад байна. Одоо та үүнээс хитийдэж, үүнээс ангижирч гарахыг хүсэж байна. Энэ бол өсөлт, хөгжилт, сайжралт, сайн зүйл гэж ойлгож болох нь. Тэгээд дотор чинь тэр нэг үнэн, нэг зан, нэг шин дуу хоолой чангарч эхэлсэн бол түүнийг дарах, өгөөсгөх биш, сонсож эхлэх юм бол амьдрал танд өөр зам нээж өгдөг. За өнөөдрийн дугаарыг минь сонссон, хамт байсан танд баярлалаа. Намайг үннээр минь хайрлаж хүлээж авч ойлголцож, нэвтрэлцэж байгаа танд бас баярлалаа. Энэ ярианаас юу танд илүү хүчтэй тусав? Санал сэтгэл байвал комент дээр хуваалцаарай. Эсвэл Patreon дээр орж ирээд надтай илүү ойр дотн харилцаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа.